Энэрл эмнэлэг нь 1998 онд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А84, А68 дугаар тушаалаар нийгмийн эмзэг хэсэгт эмнэлгийн тусламжийг хүргэх зорилгоор байгуулагдсан. 2006 онд Франц улсын тусламжийн байгууллагын хүсэлтээр хугацаанаасаа өмнө гэрээ цуслагдсан Монголын талд эмнэлгийн үйл ажиллагаа шилжсэн. Энэрл эмнэлэг нь Улаанбаатар хот төдийгүй Монгол улсын хэмжээнд их зорилттой бүлгийн иргэдэд үйлчилж буй цорын ганц лавлгаа шатлалын улсын эмнэлэг юм. Эмнэлгийн лавлгаа шатлалын төвшөнд тусламж үйлчилгээг амбулатори, лаборатори, хэвтүүлэн эмчлэх эмнэл зүйн тасаг, эрчим тэмчилгээ яаралтай тусламжийн тасгуудаар үзүүлдэг. Хэвтүүлэн эмчлүүлэх тасаг нь 92 ор батлагдсан байдгаас эмнэлгийн зай талбайгаас хамаарч 75 ортоогоор үйл ажиллагаа явуулж байна. 2006 онд эрүүл мэндийн 2 дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэлээ анх авч байсан бол 2010, 2013, 2016, 2020 онд нийт 5 удаа магадлан итгэмжлэгдсэн. Мөн 2020 онд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсон. Энэрл эмнэлэг нь жилд дунджаар 30 мянга гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ, 3 мянга орчим хүнд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж, мөн 700 орчим хүнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс эмзэг бүлгийн иргэд 40 орчим хувийг эзэлж байна. Эмнэлэг нь нийт 87 ажилтнтай, үүний 59%-ийг эмч эмнэлгийн мэргэжилтэн эзэлдэг бол эмч нарын 86% нь нарийн мэргэжил болон төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн. Нийт сувилагч нараас 62% нь дипломын, 38% нь бакалаврын зэрэгтээ ажиллаж байна. Захиргаа инженер техникийн хэсэг нь эмнэлгийн удирдлага болон бусад дэмжих үйлчилгээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Эмнэлэг нь 2120 м2 талбай бүхий эмнэлгийн зориулалтын байртай, 4593 м2 талбай бүхий ногоон байгууламж автомашины зогсоолтой. Хэвтэн эмчлүүлэх тасаг, өдрийн эмчилгээний хэсэгт дотор мэдрэл болон бусад эргэтэн тогтолцооны эмгэгтэй үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлэх, эмийн болон сэргээн засах эмчилгээ хийгддэг. Амбулаторийн тасаг нь дотор мэдрэл, мис засал, эмэгтэйчүүд, сүрье, сэргээн засах, ходоодны дуран, хит авийн шинжилгээ, рентген, зүрхний цахилгаан бичлэг зэрэг кабинетуудаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Яаралтай тусламж эрчим тэмчилгээний тасагт эрчим тэмчилгээ, онош тодруулж ажиглах, тусгаарлах өрөөнүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Лабораторийн тасаг нь гематолог, клиник хим, уман хүзүүний хавдрын эсийн шинжилгээ, иммунолог, бактериолог зэрэг 9 төрлийн 77 шинжилгээг хийж байна. Мөн лабораторийн тасаг нь ISO 15189 2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.